За сайн байцгаана уу? Өнөөдөр гашуун амтны талаарх товчхон мэдээллийг оруулъя. Монгол хэлний тайлбар бичихт амт гэдэг үгийг альва юм хэлний салт бүрхөвчийг чочроосны үр дүнд үүсэх таатай сэрэл хэмээн тайлбарсан байдаг. Гэхдээ монгол хэлний үгийн санд энэ үг зөвхөн амтлах мэдрэхүйгээр тодорхойлогдох шинжийг төдийгүй олон тооны утгыг илэрхийлдэг байна. Амтыг шинжлэх ухааны үндсэн дээр анх ангилсан хүн бол их эрдэмтэн М.B. Ломоносов юм. Сонирхуулахад түүний нэрийг манайхан царил хамар хэмээн орчуулж байсан тухай хуучаараа байдаг. Тэрбээр 1752 онд тодорхой амт дотроос хамгийн гол гэж үзсэн 7 амтыг дараах байдлаар тодорхойлсон байна. Нэгт нь цууных шиг эсэглэн, дарсных шиг ихүн, зүгийн балынх шиг нилон, чихэрлэг, давир хайных шиг гашуун, давсных шиг шорвог, зэрлэг луувангийнх шиг хурц, болоогүй жимсник шиг хүчиллэг гэж ангилсан байна. Тэгвэл энэ дундаас давир хайных шиг гашуун амтны талаар жаахан мэдээлэл оруулъя. Бид бүгдээрээ л гашуун амтанд дургүй. Гэтэл гашуун амтыг идэхгүй байснаас болон бидний биед маш ихээр бактери вирус цугладаг. Гашуун амтыг байнга хэрэглэх юм бол сахарыг хэтрүүлэн хэрэглэх, өөх тосыг хэтрүүлэн хэрэглэх, хоол шингэхгүй байх, толгой өвдөх сувируудаас бид нар салж болох нэ. Гашуун амтны шинж чанар нь хуурай, хөнгөн, хүйтэн байдаг. Нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй. Мах бодно гэх юм бол агаар огторгоё. Гашуун амт нь биед үүссэн бохирдлоос гадна хэрэггүй бактери, вирус, шимэгчдийг устгах шаардлагатай байдаг. Биеийг сэрүүцүүлж, мэдрэлийн системийг дэмжих, оюун санааг хөнгөн болгодог. Бидний өдөр тутмын хоол хүнсэнд тэр бүр агуулгаддаггүй бөгөөд эмийн ургамлуудад ихээхэн байдаг. Биед үүссэн хэрэггүй шимэгчдийг устгах, илүүддэл эсийг гадагшлуулах байгалийн антибиотик гэж үздэг. Хэтрүүлэн хэрэглэбэл эрүүл мэндэд шим тэжээл дутахаас гадна уй гашуй нэмэгдүүлдэг. Хүйтэн, хуурай, толгой эргэх мэдрэмжийг төрүүлнэ. Хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд жирэмсэн хүмүүс бол гашуун амтыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй байх нэ. Тэгвэл гашуун амттай жимс ногоонд ямар ургамлууд хамаарагддаг вэ? Гүн хар өнгөтэй навчид ургамлууд хаш, аршиток, кофе, турмерик, хар шоколад, чонын элэг, битер мелон гэсэн ургамлууд хамаарагдах нэ. Чонын элгийг бол эрэгтэй хүмүүс арх уусны маргааш шартсан үедээ буцалгаа дуух юм бол элэг цэвэрлэгдээд хор тайлагдах нь байна. Бид гашуун амтыг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Гашуун амт бидний хоол хүнсний 5% эзлэх шаардлагатай байдаг гэж үздэг. Им хэдий гашуунч бие тустай гэдэг үг байдаг. Үүнтэй адилхан та бүхэн маань өдөр тутамдаа 5% гашуун амтыг оруулаад идээд үзээрэй.